За хай зүрхнүүд минь мэдээж юугийн та бүхнээсээ санал аваад 3 өдрийн дотор нийт 27,000 гаруй санал өгснөөс 74% нь түрээсийн найз охины 2 3 дугаар бүлгийг үзэх саналтай байгаа учраас өнөөдөр түрээсийн найз охин анимегийн 2 дугаар бүлгийг нь ярьж өгөх болно. Манай өнөөдрийн контентын ивент итгэгчээр K-Ro Store бэлэгтээ гоё мэдээлэл дуулгая. Манай хамтрагч дэлгүүрт маань маш хөөрхөн олон төрлийн пингүүд ирснээс гадна бэлэгтээ маш гоё урамшууллыг зөвхөн манай үзэгчдэд зарлжээ. Юу гэхээр K-Ro Store дэлгүүр зарагдж байгаа аниме загвартай подволкноос арьсмаар харгалзахгүй худалдаа авалт хийгээд бэлгэнд нь дахиад нэг подволк авах боломжтой. Энэ үнэхээр олдоод байхгүй, байнга зарлаад байхгүй тийм хямдрал учраас манайхан тэгээ чүүрээ аваарай. Бас аниме загвартай хүссэн хүүдийгээ худалдаж аваад өөрийнхөө дуртай дурын 5 ширхэг аниме пингээ сонгоод бэлгэнд аваарай. Мэдээж та бүхэн дэлгүүрийнхээ Facebook хаягийг дагаад аван шүү дээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тайлбар хэсэгт орууллаа. Урамшуулсан дуусахаас өмнө гэлс аваарай манайхаа. Ингээд гайд эхлүүлцгээе. Хэрвээ та энэхүү анимегийн 1-р бүлгийг нь үзээг байгаа бол тайлбар хэсэгт байрлах линк дээр дараад үзчихэд ороод ирээрэй. Эхний бүлэг дээр гарсан 4 охины талаар хальт танилцуулга. Сайн уу, би бол Мами-чан, Токиод амьдардаг. Казуята сар гаруй ирэхэд салсан чинь өөр хөөрхөн охинтой үерхсэн байсан. Гэхдээ тэр охиныг нь би түрээсийн найз охин гэдгийг нь мэдчихсэн. Хай, би бол Рука-чан. Казуяг түрээсийн найз охинтойгоо чин сэтгэлээсээ харьцаж байгааг нь хараад үнэхээр их татагдаж сайн болчихсон. Тиймээс одоо Казу-күнтэй үерхэж байгаа. Би бол Сүми, саяхан түрээсийн найз охины ажилд орсон ч нэлээд татгшоогоо зан чанартай болохоор бүтлгүйтэй л байгаа. Гэхдээ Казуятай туршилтаар нэг удаа болзоод баг-багаар өөрийгөө нээж эхэлсэн. Мэдээж түрээсийн найз охины ажил хийдэг Чизүрү. Казуятай 1 жил гарны хугацаанд хуурамч найз залуу найз бүсгүй болж эмээ гэр бүлийнхэндээ худлаа хэлсэн. Тэгэд яг амьдрч л байна да. За манай Чизүрү жүжигчин учраас энэ удаагийн жүжиг нь амжилттай болвол түрээсийн найз охиныхаа ажлаас гарна гэдгийг Казуя мэдж байгаа. Тэгээ жүжигийг нь үзэхээр очлоо. Тэнд байгаа олон зуун хүний нүдэн дээр хэдий туслах дүр хідэж дүрдээ бүр маш сайн орж хүмүүсийг инээж уйлуулж чадж байгаа Чизүрүг үхтлээ шүтэж Казуя маань гайхширсаар. Гэхдээ жүжиг дууссан ч гэсэн Чизүрү чадвартай байсан ч хамаагүй зүгээр л танилтаа болохоор энд харагдаж байгаа охин өөр найруулагчийн хараанд өрцөн байдаг. Чизүрү энэ удаад сонгогдож чадсангүй. Гэрлүүгээ харах замдаа Казуята таарад өөрийгөө угаасаа чадваргүй муу жүжигчин болохоор тэнцээгүй цаашдаа түрээсийн найз охиныхаа ажлыг хэсэгтээ хийн гэж хэлсэн ч Казуя шууд л орилол юу гэж аам бэ? Чи яхаараа чадваргүй айдیں۔ Мөрөөдөлтөө хүрэх гэж ямар их хичээж байгаа хэлээ. Үнэхээр сайн жүжиглэжсэн штэ би харсан. Чамайг мөрөөдөлтөө хүртэл би өдөр болгон боломжоор байнга чамайг түрээсэлж ядаж мөнгө өгнө. Цагийн ажил хит хитийг хийгээд чамайг түрээсэлнэ л гээл чин сэтгэлээсээ уралж ишүү. Манай охин тэнцэж чадаагүйдээ сэтгэлээр унаад гэртээ эмороод сууж яхад утсанд нь аквариумын хүү нэртэй хаягаас түүнийг бүр өдөр болгон маш олон удаа түрээслэх хүсэлт ирдэг. Мэдээж энэ нь манай Казуя шүү дээ. Чизүрүгээ дэмжчих санаатай л. Энэ хоёр маань тэгэл өдөр болгон болзоол Казуя жинхнээсээ хайртай болсон дурлцсан учраас нэлээд л хэцүү. Рука-чанаас хүртэл Чизүрүг түрээслэхийг зөвшөөрөөч гэд нөгөөх нь чи ямар ичдэггүй хар шаар вэ? Найз охиноосоо зүгээр л араар тавьж болох уу гэж асууж байгаа мó гэл ууралсан ч зөвшөөрдөг за. Дахиад болцоо. Гэхдээ өмнө нь болцож байхдаа Чизүрү дандаа жүжиглэлттэй байдаг байсан бол одоо энгийн зүгээр байдаг үе шиг л байхаар болсон. Түрээсийн цаг дуусчихсан хэрнээ Казуя гийж тийшээ дагуулж авч яваад нөгөөх нь бүр баярлаад сүүлд нь нэмээд ирнэ очно. Чизүрүг цэцэгний ус салах гэж явсан хайгуур нэмэн Казуя тандаад ганц охиныгоо чам татглаа шүү. Багасаа маш эрхэм балаа охин байсан болохоор имэн утгагүй хөвчүүл чийл хажууд нь түшиг дэм болж яваарай л гэдэг. Үүнийг сонсоод мэдээж Казуя гайхалгүй яах вэ? Учир нь Казуягийн хажууд Чизүрү хэр баргийн юмд нугарч хугархааргүй хүчтэй охин шиг л харагддаг болохоор. Гэртээ ирээд ангаагаад хөвтчийтл хонхон дуураад яасан гэсэн Чизүрү маань түлхүүрээ хайчихсан гэд гэрлүүн дайрч ороод уг нь балконоор хаалгаад хөвчсөн үгүйгээ харах санаатай байсан чинь унангаа алдаад Казуя санаандгүй өвзгийг нь базаа наачдیں۔ Хоёулаа байдалд ороод ядчихад дээр нь бараг л дараад унчлаа. Гинтэл хонхон дуураад харсан чинь Мами-чан зогсож байна. Хоёулаа сандарсан амьтад гялс гал тогооныхоо өрөөнд нуугдаад хүн байхгүй юм шиг жүжиглээд нөгөөх нь хазаар орохгүй явдаг ч гэсэн тэнд байсан эмэгтэй хүний цүнх байгааг анзаарчихсан байдаг. Мамиг явсны дараа хэсэг хүлээж агаад гарахад байрны эзэн нэрчгсэн болохоор Чизүрү явах гэхэд Казуя маань хэрвээ ямар нэгэн хэцүү зүйл гарвал аав ээжтэй гэр бүлдээ хэлэх боломжгүй бол надад хэлээрэй л гэдэг. Энэ үед Чизүрү эргэж хараад
байхгүй. Надад эцэг эх байхгүй. Аав маань жоохон байгаад орхиод явсан, ээж маань нас барсан, өвөөч бас. Одоо байгаа гэр бүлээс гэвэл эмээ бид хоёр л байна. Өвөөдөө жүжигчин болно гэж амласан болохоор эмээдээ өөрийгөө дэлгэцээр гарч байгаа гэдгийг харуулахыг хүсдэг. Тиймээс чиний бодож байгаа шиг би тийм мундаг эмэгтэй бишээ л гин. Казуя үүнийг сонсоод бүр маш их гайхширсан ч зүгээр л чадхаараа үргэлж хамт чиний хажууд хамт байж хэцүү үед чинь налаад уйлах мөрчин байж чаднаа л гэдэм. Үүнээс хойш сургууль дээрээ таарсан ч ямар ч дүр төрхтэй хамаагүй чизүрүү бүр арай л дэндүү хөөрхөн харагдаад хивэлж байгаа хичээлийнх нь бичвэрүүд нь зүгээр л чизүрүү шиг харагдаад үнэн хэцүү зайлвал. Манай залууг ингээ зогсож яхад маами ирээл ярилцсан. Би чааг түрээсээ найз охинтой байсныг чинь мэдсэн. Чизүрүү гэхдээ тэглээгээд буруутгаагүй. Хамгийн гол нь чи залуу байна, халуун байна, ийм сайхан насан дээрээ өөрийнхөө мөнгө цаг хугацаагаа хэрэггүй зүйлд битгий үрээрээ гэж хэлээл бай гэж явлаа. Тэгснээ явсныхаа дараа нилээн үзий хадалттай чизүрүүдэд дурлаад өглөөлдэй гээл дотроо бодоод яваад байгаа байхгүй юу? Хичээлэд харчаад явж байтал найз охин Рука чан май хайр ойрд нилээн ядарчихсан юм шиг байна. Гэрт чинь очиж хоол хийж өгье гээл дэлгүүр орж хүнс аваад нэг хөөрхөн хормогч өмсөөд гал тогооны гүнчгэл хоол хийж байна. Амт гэж ванли. Хамтдаа гоё кино минь үзээд ормончиг. Тэгсэн Рука уцаа нуугаал юм бичээд харсан чинь гэрийн хиндэ өнөөдөр очихгүй найзындаа хонно гэд битснийг нь уншаад за юу Рука минь явж үзгээд чаавс хөөгöd гаргасан чинь асар хүчтэй бороо ороод цаг агаараар хар шуурга ирж гинэ гэд мэдээлэлээд байгаа болохоор бас айлын охиныг яаж ийм үед шүн дөлөөр гадаа явуулах уу гэд хонуулахар болноо. Ганцхан ортой болохоор Казуя зайлуул гал тогоондоо бараг л нэг кардон цаас дэвсээд унтаад байна уу яагаад вэ? Унтаад ч гэж бүр унтаж чадахгүй. Гинтэл Рука чан ирчихсэн араас нь тэрж гин. Казуя дотроо гү би чин чизүрүүдэд хайртай шүү дээ гэл Рука танда. Чи бол үнэхээр гал охин, хөөрхөн охин гэхдээ хоёулаа одоохондоо дөнгөж үерхэж эхэлж байгаа болохоор хитрхи дотнаагаад яах юм? Чамайг хайрлж гинаа л гэхэд Рука үг чилэхгүй буцаад л орлуугаа очоод нам унтаад өглөө. Тэгээд өглөөс ирсэн чинь Казуя бүр нүд мүдэн байхгүй. Шүнжин унтаагүй амар гүсрийн царилсан ивэдээ. Рука хацар дээр нь үнсээд гадаа гарснаа. Баярлалаа Казуя, хамт хандхад үнэхээр мартагдчихгүй байлаа. Хайртай шүү гэд чизүрүүг хурш гэдгийг нь мэдж байгаа болохоор албаар сонсуулах гээд маш чанга орилж яваад өгнө. Мэдээж чизүрүү энийг нь сонссон өрөөндөө сонин царайлаастай. 3 хоног хогоож хаяхгүй гэртээ бүгээд гарсан биш. Яг чизүрүүтэй таарад Рука бид хоёр юу ч болоогүй яагаачгүй шүү гэсэн чи нөгөөх нь ирчүүд ийм байхгүй юу? Та нар бүгд адилхан зөвүүн штэ гэл уурлаад Казуя бүр хогоо барьсан ч ихтэй буцаж чизүрүүг дагаж аваад тайлбарлсан ч ойлгохыг хүссэнгүй. Хартаад байгаа ахгүй юу? Өөр яах вэ те? Яаж уурыг нь гаргах вэ гэж бодсон чинь ашгүй 4 сарын 19-нд чизүрүүгийн төрсөн өдөр нь гэдгийг мэдээд юунд дуртайг нь мэдэхгүй болохоор сүүмийг 2 цаг түрээслээд цаадгаас чинь дуртай амийг нь асуудал мэдэхгүй гэж авдیں۔ Тэгснээ их дэлгүүрийн хамгийн дээд давхарт аваачаад хүүхдийн тоглолт үзүүлтэл тэнд баатрийн баг өмсөө тоглож байгаа ягаан хувцастай дүр нь чизүрүүг гэдгийг мэдээл хичээлийнхээ хажуугаар түрээсний найз сохны ажил дээр нь жүжигийн бэлтгэл хажуугаар нь хүүхдийн жүжигт тоглож мөнгө олдог гэдгийг нь хараад үнэхээр чизүрүүг биширнэ. Казуя тэгээд юу өөхөө бодон чизүрүүгийн балкон дээр бэлгийг нь тавьчиж задлаад үзэхэд ядаргаа тайлдаг умэбоши гэд хөгшин хүнд өгдөг жимс юм уу тийм юм өгөөд захиан дээрээ Рука чам бид хоёрын дунд юу ч болоогүй шүү гэд биччихсэн хөөрхөн чим шиг мэдрэмжгүй чим шиг. Манай хоёрын удаан ярилцдаг ганц газар нь балкон. Чизүрүү маань баярлалаа амттай байсан Рука чантай ямар нэг юм болоогүй гэдэгт нь итгэж ойлголцоод 3 дахь өдөр түрээслэх гэсэн ч Чизүрүү найзуудтайгаа уулзах болохоор Казуяч гэртээ ангаагаад байж л тань биш гэд найзуудтайгаа уухаар явлаа. Очсон чинь Чизүрүү сууж идэв. Даазаар найзууд нь сургуульд байдаг төрхтэй болохоор таниагүй ч ихсэн нилээн лайж сандраад сүүлдээ нэг эмэгтэй найз нь согтоод нүдний шилийг нь аваад бараг л баригдангаа алдна. Тэг тоглоом тоглож уугаад Чизүрүүдээ санаан зовсондоо Казуя албаар тоглоомондоо хожигдож үхтлээ тасартлаа уугаад хогийн савны хажууд байж ахт нь манай хөөрхнөө маань ирээл гэрлөө нь оруулж өгсөн ч бүр ухаан мэдрэлгүй бөөлжөөд нуруунд дээр нь хүртэл дарж өгдөг. Өглөөс ирлээ шаардаж өгсөн амьд өчигдөр бараг юу болсныг Чизүрүүг гэрт нь оруулж өгснийг бүдэг бадаг санаад зүүд хаалх гэж бодно. Үхэл царайлсан юм сургууль руугаа очиод шаардталт нь гарахгүй худлаа өнөн хоосоо хөргөгчөө нээтэл Чизүрүү шар тайлах бэлдмэл
бас юмнууд хөргөгчөнд нь хийчихсэн. Тэгэл зүүд биш байж гэдэл гуяа алгатал бүүн баяр шаардсан гэдгээ ч марттлаа баярлж байгаа юм чинь. Би нарай гайгүй болоод ажил дээрээ Рукатай хамт ажил экс маамын нэрчгсэн танаа нэг өрөөнд хичээл хийх чаан гэд бүр илт инээгээл. Рука харин энэ яг хуучин найз охин нь байж таарлаа гэл шууд өрөөнд нь ороод хөөе балай минь чи бодвол манай найз залуугийн экс нь юм шиг байна. Одоо та хоёр салчихсан биз дээ. Тийм ээ. Би Казуягийн найз охин. Тийм болохоор бити худлаа ил талцганаад манай найз залуугийн урдуур хойгоор эргэлдээд гай болоодэ гэл яста чангахан хилээд хайн. Мами шоконд ороод гарч явахта юу вэ галзуу юм бах та. Хачаа охин чи юу вэ ухааны юм бодоод метронд явж идэл Чизүрүүтэй тараад тэд таарахта Казуягийн дүлдээсэн байсан цүнхээ Чизүрүү байрчихсан. Тэрийг нь мами угаасаа шууд л харж байгаа юм л та. Тэгснээ бас чи Казуятай дахиж уулзахгүй байгаа өстэй сайн байна баяртай гэл яад өчлөө. Манай хоёр нэлээд удаан болцоонд яваагүй болохоор Казуя Чизүрүүг түрээслэх гэсэн чинь 5,000-аас 6,000 yen болоод үнэн нэмэгдэжээ. Тэгсэн ч баярлаад энэ удаагийн болцоогоо илүү онцгой болгох гээд аль аль нь сургуулийн дүрм төмсөд болцоо эхэлнэ. Анх удаа л Казуя санаачлаг гаргаж Чизүрүүг гадуур хөтөлж явъя гэж хэлээд бүр идэж байгаа амттангаас нь хамт хувааж идээд алсыг харагч дотор хоёулахнаа суугаад тэгээ юуны ч талаар хамаагүй ярилцаад тэгсэж санаандгүй мөөмөнд нь хүрээд дарвайтлаа алгадуулж байгаамаа гэж. Энэ өдрийн хамгийн гоё хэсэг нь тэр хоёрын хамтдаа даруулсан анхны зурагтай болж Казуя хагартлаа баярлаж байна да. Тун утахгүй 6 сарын 1 буюу манай Казуягийн төрсөн өдөр болох ч байгаа. Тэгээ тэдний гэрийнх нь жил бүр гэр бүлэрээ гэртээ оройн зог барьдаг заншилтай имэн харин залгаад энэ жил Чизүрүү гүнжээлээг минь заавал авчраарай л гэж байна. Тэгээ Чизүрүүгийн төрсөн өдрийг нь саяхан болсон гэдгийг нь угаасаа хэлээгүйг нь имэн мэдээд сэтгэл дотроо Казуяг бараг л алчж байгаа. Чизүрүүгээс ч гуугаад имэ заавал чамайг авчраарай гэсэн авчрахгүй бол ална гэж хэлээ гэсэн чинь Чизүрүүгийн имэгийн биеийн жаахан тааруу байгаа болохоор имэгээ эргэчээд баг зэрэг хоцорч очих байхаа л гэдэг. Тэгсэж Рука чан хаанаас ч юм олоод мэдсэн заавал гэрлүүн хамт очино гэд зүтгээд цаач угаасаа зөрүүд болохоор дагуулж очихоос өөр ямар ч сонголт байхгүй шүү дээ. Гэрт нь ороод өндөр оноо авчих гэдэл Рука маань бэлэг хүртэл бэлтцэн. Цагч нилээ орой болоод Чизүрүү хэлсэн цагтаа ирдгүү энэ хооронд Рука чанд боломж гарсан учраас ээж имэд нь сайн охин шүү гэдгээ нотлох гэдэл янз бүрийн юм хийгээд нилээн дотн болоод амжина. Чизүрүү имээгээ би энэ муу хахт нь орхиод явж чадахгүй ч гэсэн өнөөдөр Казуягийн төрсөн өдөр гэдгийг нь хэлсэн чинь имээ нь бүр чимээгүй байсан хүн чинь шууд орноосоо босоод л үхснээ игээд энд намайг сахиад суугаад байгаа юм бэ явж үз хүргэн хүүгийн минь баяр олж байхад миний үхэх хинт ч хамаагүй гэдэл бараг л хөөгөөд явуулчлаа. Чизүрүү угаасаа Рукаг ирчихсэн асуудал тарьсан байх вэ гэдэл очоод шууд ширээн суухгүй эхлээд бурханд нь залбирснаар Рукагийн маань өдөржингөө хичээсэн хүч хөдөлмөр талаар нэгшүүтэй. Тэр хэд маань баяраа тэмдэглээд Рукаг 0 орсны дараа Казуя бас 0 орох гэхэд үүдэн дээр нь Руката таарад тэгээ цаадах чинь чимээгүй хэм байжсна. Казуяг шууд өөрлөгөө татаж аваад уруул дээр нь үнсээд наачлаа. Ялагдахыг хүсээгүй учраа нь би л чиний найз охин л гэж байна. Энэ бол манай Рукагийн анхны үнсэлт тэрийг нь ч Казуя мэдж байгаа болохоор хоёулаа бүр нэг барайсан амьтдал сууж байна. Имэн харин Чизүрүү гүнжийнхээ төрсөн өдрөөр бэлэг өгч чадаагүйгээд өв дамжин уламжлагдаж ирсэн мөнгөөр үнэлэшгүй үнэт бөгжөө бэлгэлэхэд яаж авч чадах вэ? Чизүрүүч, Рукач, Казуяч хин учраа олохгүй. Казуя тэгэл за угаасаа байдал ийм дээрээ тулсан бол одоо бүх булхаагаа илчлэе гэж шийдээд худлаа үерхэл байснаа хэлэх гэхтэл Чизүрүүгийн имээгийнх нь биеийг гинт муудаж ухаан алдаад санд мэндэл бөөндөө имлэгрүү. Имэн тэгээл зайлвал наанаа л юу ч олоогүй юм шиг инээж байгаа ч гэсэн биеийн байдал нь бүр нилээ муу. Ер нь л амьдрах хугацаа маш богинохон байгааг Чизүрүүч угаасаа өмнө мэдчихсэн эмчинч гисэн дахин сануулад Казуя тэлхэд одоо гэр бүлээ хуурч ханлаа. Угаасаа имэч чи ингэж худлаа ярьж ийснаас бүх үннийг хэлнэ гэсэн Чизүрүү эрс дургуйцээд хэрэггүй. Имээгээ энэ хорвоогоос явсан байсан ч яадчил хорвоо дээр үлдсэн ганц гэр бүл болох охин нь сайн хүнтэй учирсан гэж бодоод нүд аних юм бол имээд минь сэтгэл тайван байна ах л гэдэг. Үнэхээр хэцүү. Тэгээ Чизүрүү наанаа инээж байгаа ч гэсэн түүний сэтгэл ямар хэцүү байгаа бол Рука чаан хүртэл манай хоёрыг хамт байхад дургүй айдаг ч гэсэн эмээгийнх нь би энэ муугааг мэдээд гэрийнхэндээ худлаа гэж хэлээд хэрэггүй хэсэгтээ түрээсийн найз охиноо түрээслээд хамт бай гэдээ ойлгоод байдیں۔ Айгу нэрээ ийм найз охин олдохгүй шүү те.
За тэгэхээр манай хөөрхөн Сүми маань сонноос Казуятай болцмоор байна гэд Чизүрүүгээр дамжуулаад очиход форум өмссөн цаад хоёрыг чинь форумтай болцож байгааг харцсан. Казуяг форумтай огтод дуртай гээл бодож исэн байгаа хгүй. Хөөрхөшт манай Сүми хамт аквариум ороод сонирхолтой үзүүлбэр үзээд орой хэсэг суугаад ярилцж байхдаа Сүми төрсөн өдрийн минь Казуя алцах нь минь гэдэл хөөрхөн малгай бэлэглээд тэг гинтэл ягаад ч юм Казуя зүгээр л Сүмид хэлмээр санагдаад сэтгэлээ уудлаад ярина л та. Миний хамгийн ойрын танил маань эмээгээс нүүр гэр бүлгүй ойртой эмээгийнх нь би үнэхээр хэцүү байгаа. Тийм байсан ч хинт ч хэцүү байна гэж хэлдэггүй. Маш олон ажил давхар хийж бүх зүйлээ өөрөө зохицуулсаар ирсэн. Сэтгэл дотор нь ямар хэцүү байгаа л доо ярилцмаар хэцүү байгааг нь сонсож өгмөр байгаа ч гэсэн яг үүндээ юу ч хийж чадахгүй байгаадаа өөрийгөө үхтлээ үзэн ядчихин. Тэрэнд ямар хэцүү байгаа л доо гэд шууд нулимсан урсаад тэг үүнийг сонссон Сүми хүртэл асгартлаа уйлна. Тэглгүй явах дээ. Чизүрүү бол үнэхээр мундаг, үнэхэрийн хүчтэй охин. Юу ч болж исэн зүгээр гэдэг заа. Жүжигийн бэлтгэл хичээл, үндсэн сургууль, сургалтын төлбөр хит хитэн цагийн ажил хичнээн хичээсэн ч киноны дүрдээ тэнцэхгүй дандаа л танилтай, арын алгатай хүмүүс нь урдуур нь орчдөг. Тийм байсан ч шантрахгүй одоо хүртэл хичээж байгаа. Чизүрүүгийн аав багт нь орхин явж ээж нь өнгөрсний дараа өвөө эмээтэйгээ хамт амьдрахаар болсон. Дотогшоогоо их дууга хүүхэд байсан ч нэг л өдөр эмээгээ үнэхээр алдартай жүжигчин байсныг нь мэдээд эргэлт буцалтгүйгээр жүжигчин болохоор шийдэж өвөө эмээ нь хүртэл түүнийг тайзан дээрээс харах хүртэл бүх чадлаараа дэмжинэ гэсэн ч нэг жолоочоос болж өвөө нь зам тээврийн осолд ороод өвөөгөө амьдраасаа гэсэндээ өвөөгийнхөө хэлсэн хүсэл биелүүлдэг энэ газар очиж хүлийнхөө уулыг өвдтөл хөлсөө гартал хитэн зуун удаа гүйгээд эмнэлэг дээр ирэхэд өвөө нь чиний минь хүсэл заавал биелнэ гэж хэлсэн нь Чизүрүүгийн өвөөгийн сүүлчийн үг байсан. Амьдрал түүнд дэндүү хатуу хандаж яагаад зөвхөн би ийм байх ёстой гэж бодсон ч ганцаараа л уйлж ганцаараа бүхий л хатуу хүнд өдрүүдийг давж ганцаараа төвчж ирсэн энэ бүхнийг ганцаараа даван туулсан өдрүүдээ эргэн дурсаад хасгартлаа уйлж байхад хонхон дуграад Казуя маань аль эртнээс түүнийг жүжигчин болох мөрөөдөлтэйг нь мэдээд кино хийх гарт гаргалахаа хайсны эцэст crowdfunding гэх мэйлэр сошиалар хүсэлт гаргаж хүмүүсээс кино хийх хандив цуглуулад тэг зохиолоо олчих юм бол Чизүрүүг кино хийх боломжтой хэлдэг. Харин Чизүрүү бүр маш их баярлаад үүнийг нь зөвшөөрөөд түүний продюсерээр Казуя маань ажиллаж арыг нь дахаар болноо. Ингээд түрээсийн найз охины маань 2 дугаар бүлэг дуустдаг. Тэгэхээр 3 дугаар бүлэг буюу хамгийн сүүлийн бүлэг Чизүрүү маань мөрөөдлөө биелүүл чадах болов уу? Казуя үнэхээр түүний төлөө кино хийж өгч чадах уу? Рука, Мами, Сүми тиймээ бүр маш олон асуултаагаар 2 дугаар бүлэг өндөрлөлөө. Тэгээ та бүхэн маань дараагийн бүлгээ яруулмаар ах юм бол Юкигээ дэмжиж сувгаа subscribe хийгээд лайка дараад гоё сэтгэгдэл үлдээгээрэй. Юкийн үнээс нь маш их урам зориг ирч хүч аваад дараагийнхаа бүлгээ тун удахгүй ярьж өгөх болно. Зүрх